За сайн байцгаана уу? Та бүхэн маань сайхан наацсан уу? Сайхан амарцгааж байна уу? За өнөөдөр би та бүхэнд сөөргөний талаар, за тэрэн дотор болохоор улаан хоолойн сөөргөний талаар нэлээд цэгцтэй ийм зөв мэдээллийг өгье гэж бодлоо. За тэгэхээр хэрвээ танд сөөргөн зовир илэрч байгаа бол энэ мэдээллийг бас төгсөлд нь хүртэл үзээрэй. Танд хэрэгтэй олон зүйлийг та хүлээж авах болно. За ер нь бол сөөргөө дотор бол түнх цайлгүүрийн сөөргөө, хотоод улаан хоолойн сөөргөө, цэсний сөөргөө гэд хэд хэдэн төрөл байгаа. За өнөөдөр бол би хотоод улаан хоолойн сөөргөний талаар ярина. Хотоод улаан хоолойн сөөргөний талаар ярина. За хүмүүсийн дунд байдаг нэг нийтлэг ийм төөрөгдөл байдаг. Тэгэхээр ер нь бол сөөргөөтэй байх, эсвэл цээж хорсоод байгаа ийм хүмүүс бол өөрийгөө хотоодны хүчил ихсэн гэж үздэг. Тэгэхээр хотоодны хүчил их байх, бага байх энэ бол тэр сөөргөөг илэрхийлдэггүй. Өөрөөр хэлбэл хүчил ихтэй байна гэдэг нь сөөргөөтэй гэсэн үг биш. Тэгэхээр бидний хотоодны хүчлэг байдал бол сөөргөөг бол онцлох. Хотоодны хүчил бага ялгарч исэн ч гэсэндээ бидний улаан хоолойн орчноосоо л хүчлэг байдаг. Тийм учраас улаан хоолондоо бол яг тэр хэсэгтээ өөрөөр хэлбэл өвчүүний цаана аюулхай орчимд бол халуун оргих, хорсох тэгээд одоо тийм таагүй мэдрэмж төрж байдаг тийм ээ. За энийг бол бид нэр цээж хорсолт гэдэг байгаа. За хэрвээ цээж хорсолт нь тийм ээ дахин ингээд давтагдаад байх юм бол зөвхөн хүчлэг тийм ээ тэр хүчлэг их байна уу бага байна уу гэдэг түвшнийг нь тодорхойлох бус тийм ээ сөөргөө эсрэг хамгаалах арга хэмжээгээ сайн авах хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэвэл хотоодны өөрийнх нь гөрүүлзэх хөдөлгөөнийг нь дэмжих хэрэгтэй. Хотоод хэдий чинээ сайн гөрүүлзэж байна, төдий чинээ хотоод хоосрол сайн явагддаг. Тэгэхээр хотоод хоосрохгүй байх юм бол ерөнхийдөө бол сөөргөтэй л болно гэсэн. За тэгээд сөөргөн үед бол одоо танд ямар нэгэн шинж тэмдгүүд илэрж байгаа, зовир илэрж байгаа гэж үзэх юм бол тэр нь яг хизээ илэрж байна. Ямар хоол хүнс идэхээр мөн биеийн байрлал яг ямар байгаатай холбоотой байна вэ гэдгийг нь ерөнхийдөө үнэлэх ийм шаардлагатай болдог. За сөөргөө ер нь яагаад үүсдэг вэ те хэрхэн үүсдэг вэ гэж. Тэгэхээр бидний улаан хоолой хотоод хоёрын зааг дээр юу гэдгүү гэхээр булчин байдаг. Улаан хоолойн доод хунигч булчин байгаа. Энэ бол тийм булчинлаг хаалт байгаа. Тэгэхээр энэ хаалт болохоор бидний юм залхих үед нэгдээд тэр залхисан юм маань хотоод руу орсны дараа өнгөрснийхэн дараа сайн гэж хаагдчих хэвээр. За мөн одоо яг энэтэй адилхан те хотоодны амсар дээр ч гэсэндээ ийм амсрын булчин байна. Тэгэхээр хотоодонд бол ингээд дээдлэлт нь амсрын булчин мөн хотоодны төгсгөлд гарах хэсэг дээр ч гэсэндээ бас ийм одоо булчинлаг хаалт байгаа. Хунигч булчингийн тусламжтайгаар хотоодонд байгаа зүйл дэшегээ улаан хоолой руу орж ирэхгүй байх. Мөн гидсэнд буюу 12 хуруу гидсэн дотор байгаа зүйл дэшегээ орж ирэхгүй байх юм боломж бол бүрддэг. За бидний одоо хотоодны яг тэр одоо хоол боловсроод яг дараагийн шат болох 12 хуруу гидс рүү шилжих тэр шилжилтийг нь бол зохицуулдаг тэр булчин нь болохоор нуглуурын хотоодны нуглуурын хунигч булчин гэж нэрлэдэг байгаа. За хэрвээ улаан хоолойн доор байрлаж байгаа тэр булчинлаг хаалт нь буюу доод хунигч булчин хангалттай сайн хаагдахгүй байх юм бол хотоодонд байгаа зүйлсүүд дээшлэнэ. За тэгэхээр яг үгээр хүчлэг амт амтагдана. За тэгээд хихрэх, цээж хорсох гэдэг ийм завирууд бол ихэвчлэн илэрдэг. Тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө ийм шинж тэмдгээр нь бол үүнийг бол хотоод улаан хоолойн сөөргөө гэж үзээд байгаа. За харин одоо тослог хоол эзний дараа ам гашуураад байгаа бол энийг юутай холбож үздэг вэ гэхээр 12 хуруу гидсэн дэх агуулмж нь дээшлээд хотоод руугаа тэгээд түүнээс дээшээ сүрж орж ирж байна гэж үзнэ. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол би та нарт улаан хоолойн одоо хотоод улаан хоолойн сөөргөний тухай ярина гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр тэр сүргэж орж ирж байгаа зүйл нь бидний бүр дээшлээд залгуур хоолоор түнх рүү за тэр байтугай бидний амны хүндээ одоо хамар нормал хүртэл орж ирдэг. За энэ үед юу болох вэ гэхээр бидний тэр хэсэгт бол зочрол өгнө, өрөвсөл өгнө, хавгна. За тийм учраас ерөнхийдөө хоолой салт зочрно. Дууны өнгө өөрчлөгдөж сөнгөтнө. За ханиалгах. Орой одоо ялангуяа хэвцний дараа ханиалгах тийм ээ. За аманд таагүй юм амт амтагдах, амны хөндийн асуудал үүсэх. За тэрэн дотор бол одоо буйл өрөвсөх, шүд хорхоотох хүртэл гээд зэрэг ийм асуудал бол үүсч болдог. За гэхдээ энд илрээд байгаа эдгээр шинж тийм ээ тэмдгүүд нь бол сөөргөнөөс болохоос гадна өөр бас бусад өвчний үед ч гэсэн үүсч болдог учраас ялгаж таних тийм ээ онцлох зайлшгүй шаардлага бол гардаг. За хунигч булчин гэж би түрүү ярьсан. Тэгэхээр энэ хунигч булчин буюу тэр одоо хаалт болж байгаа. Тэр хаалтын үйл ажиллагаа ер нь доголдсноос болоод сөөргөө үүсэж байгаа.
Тэгэхээр хүчил ихсэндээ биш. Хүчлэг дээшээ алдуулаад байгаа тэр хорж байх хэвээр хаалт нь өөрөө муу ажиллаж байгаа учраас ерөнхийдөө сүргэн үүсэж байгаа штэ. Тэгвэл яагаад энэ хаалт тийм ээ өөрөө ингээд муу ажилтдаг юм бэ? Үйл ажиллагаа нь яагаад доолддог юм бэ гэхээр ерөнхийдөө боломжит хідэн хүчин зүйлс байгаа. За нэгдүгээр болохоор яадаг вэ гэхээр улаан хоолойн салстын өрөвсөл. Өөрийнх нь улаан хоолой өөрөө ямар нэгэн шалтгаанаас болоод өрөвссөн байгаа. За тэр нь удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд тэр хунигч булчин бас гэмтээд эндээс болж үйл ажиллагаанд доолддог. За өрцний эвэрхий гэдэг. За эвэрхийтэй хүмүүс бол хотоодод урандуулаад оншоо тавилчихсан байдаг. Тэгэхээр ийм эвэрхий болчихсон эсвэл ерөнхийдөө өрцний тэр булчингийнх нь өөрийнх нь хөдөлгөөн нь доголдоод механикийн алдагдал явагдаж байгаа ийм тохиолдолд хунигч булчин муу адилхан доголдно. За цаашлаад юу байгаа вэ гэхээр ерөнхийдөө хөвлийн даралт байгаа. За энэ хөвлийн даралтыг нэмэгдүүлдэг олон шалтгаан одоо жирэмслэл, таргалалт гэдэг ийм шалтгаан байдаг. За түүнээс гадна өөрөө тухайн хувь хүн тийм ээ хөвлийн даралтыг нэмэгдүүлдэг ийм бариу хувцас бүс корсет зүйлснээс болоод энэ нь өөрөө тэр хунигч булчинд даралт өгөөд доороос нь байнгын юм даралт өгснөөс болоод үйл ажиллагааг нь бас доголдуулдаг. Тийм учраас ерөнхий одоо сүргөтэй хүмүүс бол ийм хувц өмсөхийг хязгаарлахыг бол зөвлөдөг байгаа. За нэг том шалтгаан байгаа. Тэр нь болохоор стресс. За стресс бол бидний бүх булчинг чангалж идэг. Тэгэхээр стресс хүн ингээд бохимдсон, ууралцсан байгаа үед бие чангалдаг шүү дээ, тийм ээ. За тэгвэл энэ булчингийн чангарал нь зөвхөн ганцхан бидний одоо гар хөлийн булчинд нөлөөлөхгүй цаашлаад бидний дотор эрэхтэн за улаан хоолой эдгээрийн нөгөө гүйлгэр булчингууд байгаа. Тэр булчингуудын хэвийн үйл ажиллагаанд нь тийм ээ агчил өгөөд үйл ажиллагааг нь доголдуулна. Өрцний булчин бас чангардаг. За тэгэхээр энэс болж бас сөргөө одоо үүсээд энэ булчингийн хунигч булчингийн үйл ажиллагаа доголддог. За цаашлаад бид нар одоо яг энтэй холбоотойгоор бол ерөнхийдөө өнгөц цээжээр өнгөцгөн амьсгалах нь бас энэ хунигч булчингийн ажиллагааг доголдохыг бол одоо нөхцөлдүүлдэг юм байгаа. За тамхи орж ирдэг. Тэгэхээр тамхи нь бол тэр булчингийн ажиллагааг бол сулруулад одоо хэвийн чанга байх хэвээр ямиг бол сул болгочдөг. Тийм учраас тамхи татдаг бол тамхиа бас татгаа болох хэрэгтэй тийм ээ. За тэгээд хүн болгоны хувьд бас нэг одоо нөлөөлдөг том хүчин зүйл нь болохоор хоол хүнстэй холбоотой өдөөгч хүчин зүйлсүүд байдаг. Гэхдээ энэ өдөөгч хүчин зүйлс нь бол хүн болгоны хувьд бол харилцан адилгүй. Нэг хүний хувьд бол сөөргөөг нь өдөөдөг хүнс нөгөө хүнд нь бол хэрэглэхэд ямар нэгэн асуудалгүй байх тал байдаг тий. Одоо жишээ нь зарим хүмүүс одоо юу гэдгийг тийм ээ хийж үлсэн зүйл уух ч юм уу. Эсвэл одоо шарсан хуурсан юм идэхэд сөөргөн зовирууд нь илүү нэмэгдэж идэг бол нөгөө хүнд нь зүгээр байдаг. Харин одоо шоколад ч юм уу тийм ээ кофеин агуулсан хүнс идэхээр илүү сөөргөн зовир нэмэгдэж байдаг. Тэгэхээр энэ нь юутай холбоотой байдг вэ гэхээр ерөнхийдөө хүн болгоны хувьд өөрт нь байдаг тийм ээ хоолны өдөөгч хүчин зүйлсүүд харилцан адилгүй байдаг ахын. Тэгэхээр та өөрийнхөө биеийг анзаараад одоо яг ямар хүнс хэрэглэхээр таны хувьд бол өдөөгч болж байгаа вэ гэдгээ таньж мэдэх шаардлагатай болно. За давтчихгүй одоо хүчин зүйл гэдэг шиг нэг одоо чухал нөлөө нь болохоор нас байгаа, насжилт байгаа. Тэгэхээр нас ахихын хэрээр ямар ч хүний эрэгтэй эмэгтэй хүний булчин бол ерөнхийдөө масса алддаг, булчин багасдаг. За тэгэхээр эндээс болж бидний булчингийн хөдөлгөөн дутагдалд ордог. Тэгэхээр энэ нь яваад тэр явандаа л хунигч булчингийн үйл ажиллагаанд бол нөлөөлдөг юм байгаа. За хотод гөрүүлцэх хөдөлгөөнтэй хотод бол булчин 3 одоо төрлийн булчинтай байдаг тийм ээ цагираг тууш гэдэг ингээд дагуу булчингуудтай байдаг. Тэгэхээр тэр булчингуудын хөдөлгөөн алдагдах. За энэс болоод хотод хоосрох хугацаа уртцдаг. За тэгэхээр удаашрдаг энэс болж бас тэр хунигч булчинд энэ нь бол ачаалал болж өгдөг байгаамаа. За тэгэхээр эндээс бид нэр юу гэж ойлгох вэ гэхээр ер нь бол сөргөтэй хүмүүс өөрийгөө хотоодны хүчил ихтэй гэж андуураад байдаг нь эндээс харагдаж байгаа бах тийм ээ. Тэгэхээр хотоодны хүчил их байх гэдгээсээ илүү маш олон хүчин зүйлүүд бидний сөргөг үүсгээд байна. За тэрэн дотроо нэг шалтгаан нь болохоор энэ хунигч булчингийн хаагдах чадвар сулрах байгаамаа. За тэгэхээр нэг хүнд бол одоо эдгээр шалтгаанууд нь хүчин зүйлсүүд нь хид хидээр байх тохиолдол байдаг. Зарим хүний хувьд бол магадгүй баг бүх хүчин зүйлс нь өөрийн биед нь бүрдсэн байгаа учраас сөргөө үүсчихэд байгаамаа. Тэгэхээр энэ бүхнээс татгалзах, эдгээрийг засах энэ бол мэдээж танаас тодорхой юм дэглэм амьдралын хэв маяг өөрчлөх, буруу зуршлаас салж зөв дадлыг хэвшүүлэх юм танаас бас тодорхой тууштай тийм ээ юм хичээл зүтгэл бол шаарднаа. За сөргөөний үед илэрдэг шинж тэмдгүүд бол маш олон байгаа. За энэ бол
хүн болгонд өөр байдаг. За ерөнхий нийтлэг шинж тэмдгийг хэлэх юм бол ерөнхий одоо өвчүүний ар хорсох, шатах, тийм ээ, шатж байгаа юм шиг халуун дүүх, тавгуурах ийм шинж тэмдэг мэдрэгддэг, аюулхай орчимд мэдрэгддэг. За эсгэлэн зүйлээр хихэрдэг. За аманд эсгэлэн амт амтагддаг. За хэрвээ бүр гидснээс орж ирсэн, дээшээ улаан олоор орж ирсэн тохиолдолд гашуун амт амтагдах, ам гашуурах тохиолдол байдаг. За тэгээд хэрв таны залгуур хоолой түнх рүүгээ ортол гэмтчихсэн байгаа бол мэдээж хоолойд юм тэгэлсэн юм шиг мэдрэмж төрдөг. Тэгэхээр ийм хүмүүс бол байнга хоолоогоо засаад байдаг. За тэгээд үе одоо ханиалгадаг, ханиад том хүрээгүй мөртлөө ханиалгаад байдаг. За дууны өнгө сааралдах, сөнгөдөх, хоолой сэргэнэх, тийм ээ. За тэгээд залгуур бол байнга өрөвсөх, цочрох, одоо хоолой яг тэгээд чих хамар хоолоогоор л хүмүүс их яваад байдаг. За хоол идсний дараа ялангуяа за эсвэл бүхийгөө одоо биеийн байрлал өөрчлөгдөх үед эсвэл хөвтөх үед бол ерөнхийдөө дээрх шинж тэмдгүүд нь зовирууд нь бол илүү мэдрэгддэг, сэтрэх юм байдалтай байдаг байгаа. За үүнтэй ч холбоотой бол ерөнхийдөө шөнийн сөөргөө явагддаг. Шөндөө бол илүү тэр гэмтэл явагддаг, шөндөө зовир нэмэгддэг. Тэгээ өглөөгөр босч ирэхэд бол дээрх шинж тэмдгүүд илэрх тохиолдлууд бол байгаамаа. За энэ болохоор яг бидний хоол боловсруулах замтай холбоотой асуудлуудыг би сая ярьсан бол цаашлаад бүр одоо бусад эрхтэнд тийм ээ, жишээ нь одоо хил өнгөртөх байна те, хил цагаан өнгөр, шар өнгөр тогтох, за буйл өвдөх, шүд хорхоодох гэдэг эдгээр ч гэсэндээ мөн цөөргөтэй хавсарч болдог. За тэгэхээр та шалтгаанаа тогтоохын тулд мэдээж эмчийн одоо үзлэгт орох шаардлагатай тохиолдолд ийм багжуудаар шинжилгээ хийлгэх юм зайлшгүй шаардлага бол гарч ирдэг байгаамаа. За тэгэхээр цөөргөө нь бол ходоодны хүчил игцнээс болдгүй юм байна. Харин эсрэгээр хүчил ялгаруул буурахад үүсдэг ийм асуудал байдаг. За тэгвэл ходоодны хүчил ялгаралт ямар тохиолдолд багасдаг юм? Ер нь ходоодны хүчил багасхад ямар хүчин зүйл нөлөөлдөг талаар бүгдээрээ ярилцъя. За энд бол одоо бамбайн булчирхайн үйл ажиллагаа бол маш чухал үрийг гүйцэтгэдэг байгаа. Тэрэн дотроо бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох, сулрах, хүчил ялгар одоо бамбайн даавар ялгаралт нь багасах, тийм ээ, бамбайн дутагдал гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд бол ходоодны хүчил ялгаралт нь багасдаг. За ганцхан ходоодны хүчилч гэхгүй ер нь бол ийм хүмүүсийн хувьд бол бодисын солилцооны одоо бүхэл явцад тийм ээ доголдол үүсэж байгаа учраас бүх үйл явц нь бол удаашрах хандлагатай юм байдаг. За мөн ходоодны хүчил ялгаралтыг дарангуйлдаг ийм удаан хугацаагаар хэрэглэх нь мөн адилхан сөөргөг үүсгэхэд нөлөөлдөг. Ягаад тэгэхээр таны бие махбод байгаль их бол хүчил ялгар гэдэг ходоодонд ийм үүрэг онооцсон байдаг. Гэтэл тэр хүчил ялгарлалтыг нь дарангуйлаад байхаар ходоод хүчлээ бага ялгаруулж байгаа тохиолдолд хоол одоо боловсруулах, ялангуяа уураг агуулсан ийм хоол хүнсийг задлах ийм процесс нь бол хэвийн хүнийхээс бол удаан явагддаг. Инээсээ болоод ходоод хоосролт нь багасдаг. Тэгэхээр ходоод хоосролт нь удаашрах нь өөрөө сөргөг үүсгдэг гэж би түрүүн ярьсан шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ийм хүчил дарангуйлдаг имийг удаан хугацаагаар уух нь өөрөө сөргөг одоо ходоодны хүчлийг багасгах, цаашлаад сөргөг үүсгэхэд нөлөөлдөг юм байх нь. За ходоод архаг өрөвсөлтэй байх. За тэрэн дотроо бол одоо хеликобактериас үүдэлтэй ходоодны өрөвсөлтэй байгаа нь өөрөө ходоодны хүчил ялгарлтыг бол бууруулдаг байх нь. За тэгэхээр ер нь бол сөргөтэй хүмүүс ходоодны архаг өрөвсөлтэй байдаг гэдээ ойлгочиход нэг их хайхтар буруутахгүй. За цаашлаад яг энтэй одоо холбоотойгоор ходоодны салтын хатан гаршилт өөрчлөлт бол бас мөн адилхан хүчил бууруулахад нөлөөлнө. Ягаад тэгэхээр ходоод өрөвсөхөөр тэр ходоодны хүчил ялгаруулдаг булчирхаанууд нь гэмтээд цөөрөөд за эндээс болж ходоод бол хатан гаршилт өөрчлөлтөнд бол ордог юм байгаа. За тэгээд стресс орж ирнэ. За стресс нь мэдээж нөгөө булчингийн хэвийн ажиллагааг одоо алдагдуулдаг учраас одоо өөрөөр хэлбэл стресс гэдэг чинь хүнийг байглаас нь одоо аюулаас зүхтаах юм уу эсвэл аюултай тэмцэхэд үүсдэг тэр давар шүү дээ. Тэгэхээр стрессийн давар их ялгарж байгаа үед бол хүний бүх одоо тэр биеийн махбодын үйл ажиллагаа нь зөвхөн зүхтах юм уу тэмцэхэд одоо эсвэл зүрхийг хурдан зохицуулахад уушгийг сайн ажиллахад булчин гар хөлийн булчингийн одоо цусан хангамж нэмэгдэхэд илүү чиглэсэн байдаг. Тэр хоол боловсруулах шүүрлүүдийг бол баг ялгаруулдаггүй. Тэгэхээр энэ үед бол мэдээж стресстэй үед бол ходоодны хүчил ялгаралт мэдээж буурч таарах нь тийм ээ. За тэгэхээр стрессгүй байсан ч гэсэндээ ер нь та хоолоо идэхдээ яарч иддэг, хоолоо идэхдээ хангалттай сайн зайжлахгүй байгаа. Энэ нь өөрөө бас ходоодны хүчил багасгахад бол шууд нөлөөлдөг юм байна. За таны бид хэрвээ тодорхой ийм шимт хичээлийн дутагдал байх юм бол та хоолтоороо ингээ өөрийнхөө бид хэрэгцээтэй тэр шимт хичээл авч чадахгүй, ялангуяа одоо витамин, эрдэс бодисоо авч чадахгүй байх юм бол энэ нь мөн адилхан одоо ходоодны
шүүрэл ялгаралтыг доголдоход бол хүргэдэг байгаа. За бас маш олон хүмүүст байдаг нэг одоо буруу дадал нь зуршил нь юу гэдэг вэ гэхээр ерөнхийдөө хоолыг яг тогтсон цагт идэхгүйгээр дэглэмгүй хоолдог буюу ерөөсөө байнгын хөвжээдэг ийм хүмүүсийн хувьд бол хотоодны хүчил багтах ийм талдаа орж ирнэ. За хеликобактер бас хотоодны хүчил багтахад бол нөлөөлдөг байгаа. Яагаад тэгэхээр энэ бактери бол өөрөөсөө уриаза гэдэг ийм фермент ялгаруулж яадаг. Тэгэхээр энэ фермент нь тэр бактерийн орчинд эргэн тойронд нь хүчлийг бага болгож өгдөг. Өөрөөр хэлбэл хотоодны орчныг илүү шүлтлэг ийм орчинтой бичил яг тэр тухайн хэсэгтээ ийм бичил орчныг бүрдүүлээд өгчдөг. Тэгэхээр хэрвээ бактерийн халдвартаа удаан хугацаагаар ингээ яваад ах юм бол хотоод архаг өрөвсөлт хүрнэ. За мөн хотоодны тэр салтын булчирхаанууд гэмтээд зарим хүний хувьд бол тэр хүчил ялгаруулалт нь бол багасдаг. Тэгэхээр энэ нь бол тэр нөгөө хотоодны хүчил буурахад бас нөлөөлдөг юм байгаа. Гэхдээ хүчил ялгаралтын өөрчлөлт нь болохоор тухайн тийм ээ хеликобактерийн халдвар хотоодны яг айл хэсэгт нь байрлаж байгаа. Мөн ямар шатнд байгаа вэ гэдгээс ихээхэн юм хамаардаг байгаа. За цэрч хорсолтыг ерөнхийдөө одоо яг орчин үед яаж эмчилж ангаж байгаа вэ гэхээр ерөнхийдөө баг хүн болго мэдэх бах эмчид очиход бол тодорхой юм бүлгийн эмүүдийг өгдөг. За эдгээрт нь болохоор ерөнхийдөө шинж тэмдгийг намдаах, хурдан намдаах үйлчилгээтэй эмнүүд байгаа. За антацид буюу хотоодны хүчлийг ялгаруулсан байгаа хүчлийг нь саармагжуулдаг ийм бэлтгэлийг өгдөг. За элигнат буюу одоо хотоодонд ийм тодорхой юм юу шохолго юм юу үсгээд давхарга үүсгээд хотоодны тэр хүчилтэй байгаа хэсэг нь дээшээ улаан холоор орж ирэхэд дунд нэг юм давхарга үүсгдэг ийм бэлтгэлийг өгдөг. За H2 рецептор гээд хориглагч болон одоо протоны шахваргийн дарангуулагч буюу одоо PPI гэж нэрлэдэг те хотоодны хүчил ялгаруулалтыг нь бол ингээд хязгаарладаг ийм эмнүүдийг бол өгдөг. За түгээмэл одоо нэг омепразол, пантопразол, изомепразол гэл ингээ олон эмнүүд байгаа штэ. Тэд нар чинь болохоор энэ PPI буюу протоны шахваргын дарангуулагч хотоодны хүчил ялгаралтыг дарангуулдаг ийм байгаа. Тэгэхээр эдгээр нь болохоор ерөнхийдөө тэр дээшээ бол орж ирдгээрээ хотоодны агуулмж орж ирж илвэ хамгийн гол нь тэр орж ирж байгаа агуулмж нь хүчлэг биш бараг ус шиг ийм саармаг болгоно л гэсэн ийм зорилготой байгаа. Тэгэхээр энэ бол яг тэр бидний түрүүний ярьсан хунигч булчин сулралд бол ямар ч нөлөө үзүүлэхгүй зөвхөн тэр хотоодны хүчлэгийг л ийм ууж байгаа нөхцөл бууруулж өгж байгаа ийм шалтгааныг нь засаж байгаа биш төр зүрийн одоо намдаах ийм одоо шинж тэмдгийг дарангуулах юм үйлчлэгээтэй бэлтгэлүүд байгаа. Тэгэхээр улаан хоолойн салтад бол илүү одоо юу гэдэг амсгийх боломж олгоо тэр хугацаанд нь одоо эдгэрхт нь дэмжлэг болдог л гэсэн үг. Гэхдээ тухайн хувь хүний хувьд бол амьдралын хэв маяг тийм ээ бусад одоо хүчин зүйлсүүд хооллолт нь хэрвээ өөрчлөгдөхгүй байх юм бол тэр имийг насаараа уухгүйгаас хойш им уухаа зогсоосны дараа хэсэг хугацааны дараа бол зовёр нь буцаал илэрдэг юм байдаг нь ийм учиртай байгаа. За ер нь бол ингээ хотоодоо дундуулаад эмч танд тийм ээ хотоодны улаан олон өрөвсөлтэй шархлаатай гэмтэлтэй байна өөр юу гэдэг бариатын улаан холоотой жишээ гэдэг юм ямар нэг юм ингээд он шиг бол тавьсан байгаа бол мэдээж танд хамгийн энэ дөрвөнд бол дөрөвний нэрлсэн энэ эмийн эмчилгээг бол бичиж өгдөг. Тэгэхээр энэ эмүүд нь л ерөөсөө шинж тэмдгийг дарахыг л одоо дарахад л тусалдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энийхэн зэрэгцээ заавал та өөрөө тэр улаан хоолойг өрөвсүүлээд байгаа гэмтээгээд байгаа хунигч булчингийн ажиллагааг доголдуулахад хүргээд байгаа тэр нөхцлүүдийг бол заавал ирж хайж олоод тэрийгэ засах хэрэгтэй. Хоолны дэглэм барих хэрэгтэй. Биеийнхэн жинг зохицуулах хэрэгтэй. Ямар нэгэн тийм одоо булчингийн үйл ажиллагааг сулруулдаг хэрвээ эм бэлтмэл ууж явах юм бол тийм ээ тамхи хэрглэж явах юм бол тэдгээрийг бас зохицуулах юм шаардлагатай болдог. Энийг бол бас хасарч заавал одоо юу гэдэг нь зохицуулж яж таны асуудал уг үндсээр засагдах боломжтой байгаа. Тэгэхээс биш эмийг уугаад одоо бүрэн эрүүлжиж байгаа асуудал анаагдж байгаа асуудал бол биш юм а гэдгийг ойлгоорой. За эмчид очиод нэгэн танд хотоодны хүчил дарангуулдаг тийм ээ. Одоо омепразол, налфаса гэдэг ийм эмийг өгчлөө. За хэрвээ та удаан хугацаагаар хэрэглэж байгаа бол дараах зүйлийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хотоодны хүчил тийм ээ хотоод хүчлэг байж ээж певсин гэд хоол задалдаг тэр ферментээ ялгаруулж яадаг тэр нь итгэвчж яадаг. Одоо та махан хоол идээ тэр идсэн махан хоол уург анхны задралыг тийм ээ эхлүүлэхэд оролцдог тэр певсин гэд фермент байгаа. Мөн бусад одоо зарим төрлийн шимт ижилийн бодисыг таны биед шимэгдэх үгүйг одоо шийддэг тэр хоол боловсруулах шүүрлэр итгэвчдэг тэр одоо задлагч чинь болохоор певсин байгаа. Тэгвэл хотоодны хүчлийг дарангуулад байх юм бол ялангуяа удаан хугацаа
хугацаагаар ийм бэлтгэл хэрэглээд хяналтгүй тийм ээ та өөрөө дур мэдээд хэрэглээд авах юм бол эрсдлүүд үүснэ. За нэгдүгээрт юу байх вэ гэхээр та уургаа сайн задлж чадахгүй байгаа учраас уургийн дутагдалд орно. Бие махбодод одоо шимт хичээлийн дутагдал үүснэ. За зарим хүмүүсийн хувьд бол одоо B12 витамин төмрийн шимэгдэл бол багасдаг. За тэгэхээр төмөр шимэгдэл багасаад B12 багасаад ирнэ гэдэг чинь цаанаа танд цус багталт үүсэх. За цус багталт үүснэ гэдэг чинь биед хүчил дөрөгч дутагдана. Одоо цусаар одоо хангагддаг таны бие махбодод тэжээгддэг тэр эргэтэн болгонд тодорхой хэмжээний шимт хичээлийн дутагдал үүснэ гэсэн. За бас юу үүсдэг вэ гэхээр хэрвээ та одоо хотоодны хүчил дарангуулах хэмийг удаан хугацаагаар уугаадах юм бол таны гидсний бичил орчин бол өөрчлөгдөнө. Тэгэхээр гидсний бичил орчин өөрчлөгдөд байхаар энэ нь дарааны шатанда яадаг вэ гэхээр зарим төрлийн гидсний халдвар төвчин үүсэх, амархан гидс өвдөх, эвгүүрэх, гүйлэх, суулгах гэдэг ийм эрсдлийг бол нэмэгдүүлдэг. За мөн хэрвээ та энэ нэмийг удаан хугацаагаар хэрэглээд байгаа тохиолдолд магний солилцоонд бол өөрчлөлт ордог, магний дутагддаг. Тэгэхээр магний дутагдал нь бол ясны эдэд одоо таны биед тийм ээ шим бодис шимэгдэх, кальц шимэгдэх энэ бүхэнд нөлөөлөд яс сэргижилтийг бол үүсгэдэг. Тэгэхээр нөгөө хүчил дарангуулах эмийн нэг нөлөө нь ясны сэргижилтийг үүсгэдэг гэж байгаа. За энэ бол бүгд тийм ээ судалгаагаар нотлогдсон ийм шинжлэх ухааны үндэстэй энэ эмийн гаж нөлөөг яриад байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр бид нэр хүчил дарангуулдаг эмийг хэрэгжилж байгаа хүмүүс за эмчийн заавраар хэрэгжилж байгаа хүмүүс хэрэгжилж хагаад за ямар нэгэн тохиолдлоор тийм ээ шууд зогсоочдөг, гинт зогсоодог. Энэ бол бас асуудалтай. Ягаад тэгэхээр хүчлийг ингээд хэсэг хугацаанд ингээд хүчээр дарж байгаа тохиолдолд тэр одоо эмийг шууд одоо гинэт зогсоох юм бол таны бие махбод уг нь бол нөгөө хотоод чинь хүчлээ ялгаруулах үүрэгтэй учраас хүчлээ ялгаруулж байгаа. Гэтэл тэрийг ингээд дараад ахаар одоо хотоодны үйл ажиллагаа бол би хүчлээ ялгаруулж чадахгүй байна гэж ойлгоод хүчлийг бүр их хэмжээгээр ялгаруулж яадаг. За тэр үед нь гинт зогсоосноос болоод хүчил түр хугацаанд бол эрс нэмэгддэг. За энэний улмаас нөгөө хотоод цаашлаад улаан хоолой салт бүрхүүллүүд нь бол гимтээд байдлыг уламд ордуулах ийм байдалд хүрдэг. Тийм учраас одоо хотоодны хүчил дарангуулах им бэлтгэл ууж байгаа хүмүүс бол эмээ заавал эмчийн зааврын дагуу уугаарай. Тэгэхээр эмчийн заавар нь юу гэдгүү гэхээр эхлээд өндөр тунгаар ууж агаад дараа нь тунгаа багасгаад одоо өдөрт 2 ууж исэн бол нэг уулгах байдлаар ерөнхийдөө хэрэглээг нь багасгаж байгаа зогсоодог байгаа. За тэгэхээр бид нар эмийг уухтаа нөгөө дур мэдэж ууна гэдэг чинь өөрөө олон гаж нөлөөг үүсгэдгийг бол эндээс харж болж байгаа юм тийм ээ. Тэгэхээр ер нь бол ийм эмийг бол хүн болгон хэрэглэх шаардлагагүй хэрэглэх тохиолдолд гинэт зогсоож болохгүй гэдгийг л бас анхаараарай гэж сануулмаар байна. Тэгэхээр ийм зөвлөгөөг бол хүмүүс мэдхгүйгээсээ болоод им уугаад нэг зовир нь багасаад шинж тэмдэг нь багасч ирсэн эмээ зогсонгууд бүр илүү зовирлаад эхэллээ гэдэг штэ тийм. Тэгэхээр энэ нь нэг талдаа саяны тэр эмийн гаж нөлөөнөөс болдог юм байгаа. За тэгэхээр хотоодны хүчлээс болж сөргөө үүсдэг юм байна. Ер нь бол хүчил ихэнх хүний хувьд бол эсрэгээрээ бага байдаг. За тэгэхээр хотоодны хүчилгээ ерөнхийдөө их байна уугүй юу гэдгээ мэдэх одоо шинжилгээнүүд бол байдаг. Гэхдээ тэр шинжилгээнүүдийн хувьд бол бас нэлээд ярвигтай. Ягаад тэгэхээр тодорхой юм төхөөрөмжийг таны тад суйрлуулна. Тэгэхээр тэр суйрлуулсныгаа тодорхой хугацаанд тийм ээ одоо жишээ нь 24 цагаар хэмждэг тийм хэмжилт pH буюу таны хотоодноос орж ирж байгаа тэр агуулгах тууны хүчлэг чанарыг нь тодорхойлдог ийм шинжилгээнүүдийг хийдэг. Тэгэхээр энийг суйрлуулахтаач тэр авахтаач тэр заавал эмчийн тийм ээ хяналтанд ор эмнэлгийн нөхцөлд бол хийдэг учраас энд бол одоо жишээ нь хүн болгон хамрагдах нэгдүгээрт боломжгүй. Хоёрдугаарт гэхэд энэ бол бас тодорхой өртөгтэй учраас бас хүн болгон хийлгэж чаддаггүй. За тэгэхээр гэрийн нөхцөлд одоо маш энгийнээр хотоодны хүчлэг ер нь ямар байгаа, их байна уу, хэвэн байна уу, бага байна уу гэдгээ ерөнхий тоо мэдээж болох арга болохоор хүнсний цод ашиглах юм арга байдаг. За тэгэхээр хүн одоо унтаж байгаа үед бол тийм ээ хэдийгээр хоол идэг байгаа ч гэсэндээ хотоод бол бүрэн хоосон байдгүй, тодорхой хэмжээгээр хүчил ялгаруулсан байдаг. За ингээд өглөө өлөн дээрээ юу ч угаагүй, идээгүй, шүдээ угаагүй байгаа энэ үед нь багахан хэмжээний усан дотор одоо багахан сод хийгээд, хүнсний сод хийгээд тэгээ тэрийг бол уудаг. За ингээд уухад бол таны бие дотор бол уруул явагдана. Өөрөөр хэлбэл бидний одоо дунд сургуулийн химийн хичээл дээр үзчихсэн хүчил дээр нэмэх нь шүлт гэвэл тэнцүү юу болох вэ гэхээр ус давс хий болно. За өөрөөр хэлбэл таны хотоодонд хий үүсгэх нь. Тэгэхээр хий бол дээшээ хихрэх байдлаар гадагшлана гэсэн үг шүү дээ. За тэгэхээр хэрвээ таны хотоодонд хүчил хэвийн байгаад байж исэн бол та хэрвээ одоо сод буюу шүлт уухаар та одоо хихрэх нь
Тэгэхээр та шууд хихэрч байгаа бол ерөнхийдөө хотоодны хүчил хэвэн байна гэж ойлгож болно. Гэтэл зарим хүмүүс бол юу гэдэг нь тэр доороо биш 1 минут, 3 минут, 5 минутын дараа хихрэх тохиолдол эсвэл бүр огт хихрэхгүй тохиолдол байдаг. Тэгэхээр эндээс юу гэж үзэх вөхөр таны хотоодод хүчил байхгүй байсан байна л гэж үзэх нь шүү дээ. За энэ сорилыг бол ерөнхийдөө зүгээр тойм байдлаар хийж болно. Гэхдээ энэ мэдээж нөгөө тодорхой юу гэдэг нь эмнэлзэн практикт ашигладаг шинжилгээг бол орлохгүй. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. За содоор үзэхдээ эхлээд нэг удаа үзлээд одоо хэрвээгүй маргааш мөн нөгөөдөр нь дахиад ингээ 2 3 удаа давтаад бас энэ сорилыг бол тавьж болно. Гэхдээ энийг бол ингээл байнга хэрэглээд байж болохгүй. Ягаад тэгэхээр хүнсний сод гэдэг чинь өөрөө натрийн давс явж байгаа шүү дээ. Тийм учраас таны бөөрөнд ачаалал өгнө. Тийм учраас энийг бол тэгж байнга хэрэглэж болох арга биш шүү гэдгийг бас анхааруулж хэлье. За эмнэлгийн нөхцөлд бол одоо энэ хотоодны хүчилгээг тодорхойлох бол хэд хэдэн аргууд байгаа. Одоо шинжилгээнүүд байгаа. Тэгэхээр хотоодны доторх pH-ийг хэмжих, өөрөөр хэлбэл хотоодны хүчилгээг хэмжих юм арга байна. За мөн улаан хоолой орчинд 24 цагийн pH-ийг хэмжилт хийдэг ийм хэмжилт байдаг. Тэгэхээр энэ болохоор та өдөр тутмынхаа өөрийн хэвийн үйл ажиллагаагаа явуулж лээдэг. Гэхдээ танд бол тодорхой юм техник төхөөрөмж суйрлуулад тэр нь таны хотоодноос дээшээ орж ирж байгаа тэр агуулгах тухны хүчилгээг нь бүртгээд байдаг гэсэн. Тэгээд тэр бүртгэлээр бол ерөнхийдөө танд хүчилэг нь хэр байна, хэвэн байна уу, бага байна уу, их байна уу гэдгийг ерөнхийдөө тодорхойлж болно. Мөн сөөргөө орж ирж байгаа тэр хотоодноос орж ирж байгаа агуулгах тухын сөргөж орж ирж байгаа нь хэдэн удаа орж ирж байна, ямар үед орж ирж байна, босоо хэвтээ ямар байрлалд орж ирж байна гэдгийг ерөнхийдөө бүртгэхэд бас тусалдаг ийм шинжилгээ байгаа. За мөн pH импеданс шинжилгээ гэж байдаг. Тэгэхээр энэ болохоор сул хүчиллэг бус гэдэг энэ сөөргөг бол үнэлэхэд бол тусалдаг юм байгаа. Практикт одоо жишээ нь манай төв дээр ирж байгаа хүмүүс ингээд хувийн зөвлөгөө авдаг. Тэдгээр хүмүүс тодорхой хүмүүс нь бол яг энэ дээрх 24 цагийн pH хэмжилтийг хийлгээд ирсэн байдаг. Тэгээд тэн дээр эмчийн дүгнэлтийг харахад бол ерөнхийдөө одоо жишээ нь 24 цагийн дотор одоо 50 удаа, 60, 70 удаа ингээд дээшээ хотоодноос нь агуулгах тухайн орж ирж байна гэд ингээд бүртгэгдсэн байдаг. За нэг сонирхолтой одоо миний анзаарсан ажиглалт нь болохоор ерөнхийдөө тэр орж ирж байгаа агуулгах тухайны хүчиллэг байдал нь бол тийм олон байдаггүй. Одоо жишээ нь 50 удаа орж ирлээ гэхэд ерөөсөө нэг 3 4 л хүчиллэг агуулгах тухайн бусд нь бол хүчиллэг бус агуулгах тухайн бүртгэгдсэн байдаг. Ер нь ихэнхдээ тийм байгаад байгаа. Тэгэхээр эндээс юу гэж харж байна гэхээр тэр хүн магадгүй тэр 3 4 удаандаа бол яг хоол идээд хотоод хүчил ялгаруулсан үедээ дээшээ хотоодны агуулгах тухайн орж ирсэн байгаа. Бусад үед нь орж ирж байгаа зүйл нь бол хүчилэг бус ийм агуулгах тун орж ирж байгаа. Гэтэл ягаад тэр хүмүүст одоо сөөргөө үүсгэхэд байна вэ гэвэл одоо хотоод бол бага одоо сул хүчиллэг ялга бодис тийм ээ шүүрл ялгаруулсан ч гэсэндээ өөрөөр хэлбэл яг хоол идж байгаа үед бол хүчиллэг бол одоо pH чинь бүр 1 тийм ээ одоо 2 гээд маш хүчтэй хүчиллэг байдаг. Тэгтэл сул хүчиллэг буюу одоо бараг сармаг гэхээр тэр нь бүр 3 4 5 гээд ингээд дэше 7 хүртэл pH нь явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө 3 4 5 гэсэн pH нь одоо хэмжигдэх тэр агуулгах тухайн орж ирсэн ч гэсэндээ улаан хоолойн орчиндөө бол гэмтээх чадaltaй байна гэсэн. Тэгэхээр тэр нь хүчиллэг биш, сул хүчиллэг мөртлөө хамгийн гол нь орж ирэхгүй газараа орж ирсэн учраас л завир шаналгааг өгöd байгаамаа. Тэгэхээр тэр оруулахгүй байх ёстой хаалт болж идэг. Хориг болж идэг тэр булчин өөрөө суларснаас болоод сөөргөө үсэт байгаа шүү гэдгийг л бид бүхэн хамгийн гол нь сайтар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол тодорхой аргуудаар тийм ээ амьсгалын дасгал, хэвлийн илгээр бол энэ бүхнийг бол засах боломжтой байдаг. За сөөргөөг багасгах үндсэн бидний авч чадах арга хэмжээнүүд юу гэдэг вэ гэхээр нэгдүгээрт нь хоол идсэн дайруудаа хэвтэхгүй байх. Энэ бол хамгийн чухал байгаа. За хоёрдугаарт нь болохоор ерөнхийдөө нэг доор их хэмжээгээр идэхгүй байх. За ялангуяа орой тийм ээ их хэмжээгээр хооллохоос зайлсхийх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хотоод их агуулгах тухантай байх тусмаа л боловсрох хугацаа нь удаашрна. Тэгэхээр хотоод хоосролт нь уртсан. Хотоод хоосролт уртсах нь сөөргөөг үүсгэхэд хамгийн одоо томоор нөлөөлдөг тийм ээ. Тийм учраас нэг доор идэхгүй, их идэхгүй байх нэ. За орой хоол идэх болон оройн хооллолт болон оройн унтах хоёрын хооронд хангалттай зай үлдээх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол хамгийн багадаа 3 цаг байх хэрэгтэй. За хэрвээ таны хотоод хатан гаршилтай хоолоо боловсруулах чадвар муу байгаа бол энэ нь шөө бүр урт байх хэрэгтэй болно. За гизээ шахсан одоо хэвлийгээ шахсан бариу хувцас бүс хэрэглэхгүй байх тийм ээ.
Таны хувьд сөөргөн завирыг өдөөдөг тэр хоол хүнсний бүтээгдэхүүнийг та таньж мэдээд ажиглаж тогтоогоод тэгээд түүнийг хэсэг хугацаагаар хязгаарлах. Тэгээ эргээд буцаад хэрэгжилж үзэхэд дахиад хэрвээ тань завир шинж тэмдэг илрүүлж байх юм бол тухайн хүсийг бол одоо бүр хэрэглэхгүй байх хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. За тэгээд улаан хоолойн одоо доод хунигч булчин сулруулах, өрцөний булчингийн ажиллагааг доголдуулдаг гэдэг утгаараа тамхиас бол татгалзах хэрэгтэй. За тогтмол хөдөлгөөнтэй байж жингээ зохицуулах. Тэгэхээр хэрвээ жин ихтэй байх, ялангуяа төвийн даргалттай тийм ээ өөхлөлт ихтэй байна гэдэг чинь өөрөө хөвлийн даралтыг нэмэгдүүлдэг учраас тэр асуудлаа зохицуулахын тулд одоо би жингээ зохицуулж хөдөлгөөнөө өдөр тутамдаа бол идэвхтэй хөдөлгөөн хийж явах хэрэгтэй. За бас маш чухал нэг зүйл бол ерөөсөө стресс, тийм ээ, стресс менежмент хийж сурах хэрэгтэй. Стрессгүй амьдрах гэж байхгүй. Бидний амьдралын энэ орчин үеийн түргэн хурцтай өрнөж байгаа энэ үед бол бид нар 50 тийм ээ яг стрессгүй байна гэж байхгүй. Гэхдээ та стрессээ тайлдаг тийм ээ. Ийм байх хэрэгтэй. За тэрэнд бол хамгийн их тусалдаг юм гэвэл мэдээж хүн болгоны хувьд өөрчлөсөндөө нийтлэг бол ерөнхийдөө өрцөөр амьсгалах ийм дасгалыг бол хийх хэрэгтэй. За тэгэхээр өрцний амьсгалын дасгал, за өрц оролцсон хэвлийн эллэг гэдэг эдгээрийг хэрвээ та суралцъя гэх юм бол манай дээр бас энэ тал дээр онлайн хичээл бас байдаг. Хоолой аль болохоор тайван идээд сайн зажилж идэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол таны одоо тийм ээ одоо хоол хурдан шингээд ходоод хурдан хоосрох цаашлаад гэдэс 12-3 гэсэн байгаа хоод хурдан одоо боловсрох, сайн боловсроход бол нөлөөлнө. Тийм учраас энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгэхээр хэрвээ та ийм энгийн дадлуудыг одоо болтол хэвшүүлээгүй, за хөвшүүлээ гэж бодоод байгаа ч гэсэндээ танд тийм ээ мэрэгжлийн тусламж хэрэгтэй байгаа бол бидэнд хандаж болно. Бид бол энэ ходоод гидсэн ангаах эхний 90 хоног гэдэг юм коучинг онлайнаар явуулдаг. Өөрөөр хэлбэл танд өдөр болгон 3 удаа ингээд сануулгах мессеж, мэдээлэл, зөвлөгөөнүүд очоод за тэгэхээр тэр нь бол тийм айхтар тийм ээ гинт одоо юу гэдэг юм хувьсгал болохоор тийм өөрчлөлт биш. Маш жижигхэн одоо алхмаар таныг баг өөрчлөхөд ингэж тусалдаг байгаа. Тэгэхээр хэрвээ та ийм коучинг тийм ээ онлайн коучинг биднээс авъя гэх юм бол бас холбогдож болно. Тэгэхээр бид танд одоо шаардлагатай мэдээллийг нь бол хүргээд өгчээ. За хэрвээ одоо MS болсон тийм ээ ялангуяа одоо бамбан үйл ажиллагаа доголдсноос болоод хэрвээ танд одоо асуудал үүсэж байгаа бол мэдээж мэрэгжлийнхаа эмчтэй хандаад одоо тэр сөрөг нөлөө багтаа тэр эмийг нь сонгох тэгээд хэрвээ ходоод гидсний хөдөлгөөнд нь нөлөөлөх бусад нөхцөлийг бүрдүүлж байгаа бол бас мөн дотрийн эмчтэй ярилцах юм шаардлагатай болдог. За тэгээд бид нар одоо хамгийн гол нь бидний зүгээс гэх юм бол гар заслын арга буюу хевлийдээ хийдэг иллүүдийг бас хийгээд тэгээд энийг бол бусад аргуудаа хасарч хэрэглэх нь бол үр дүн маш сайн өгдөг байгаа. За ингээд товчт нь ерөнхийдөө одоо бүгднгийн тоймлох юм бол тийм ээ цээж хорсох болон ерөнхийдөө сөөргөө үүсэж байгаа энэ цаад шалтгаан бол ходоодны хүчлийн хэмжээ ихсэнтэй бол ерөөсөө холбоогүй байгаа. Эсвэргээрээ ходоодны хүчил багталтай байдаг. За ходоод улаан хоолойн сөөргөө нь ихэвчлэн одоо механик хөдөлгөөний болон өдөр тутмын бидний дадал зуршлын олон хүчин зүйл хасарснаас болж үүсэж байгаа гэдгийг та ойлгож ухаарах хэрэгтэй. За ходоодны хүчил дарангуулах юм бол үр дүнтэй байдаг ч гэсэндээ хэрвээ та тэр имийг буруу хэрэглэх юм уу эсвэл хэтэрхий удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд үүнээс үүдэлтэй олон эрсдлүүд гардаг учраас хэрэглэх болон зогсоох энэ бүх зааврыг мэрэгжлийн эмчээсээ заавал авч байгаарай. Тэгээд хэрэглэж байгаа явцдаа мөн дахин үнэлгээ хийж тийм ээ өөрийнхөө асуумжаар тэр имийг дахиж одоо шинжилсэн тийм жороор тийм ээ хэрэглэх шаардлагатай болвол эмчтэй хандаарай гэж хэлмээр байна. За мөн pH-ийг тийм ээ өөрийнхөө ходоод болон улаан хоолойн дох pH-ийг хэмжүүлэх хэрэгтэй. Шаардлагатай бол одоо тийм ээ одоо яг эмнэлзэн клиникт хэрэглэгддэг онцлогооны аргуудыг ашиглаж болно. Гэрийн нөхцөлтэй яг хүнсний содоор одоо тоймлож бас тодорхойлох боломжтой байгаа. За хүчил бууруулах имийг бол бид нэр хэрэглэж байгаа тохиолдолд бол гинт зогсоож болохгүй, мөн дур мэдэн хэмжээг нь нэмж хэрэглэж болохгүй. Тийм учраас энэ тохиолдолд бол заавал мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг авах шаардлагатай болдог. За ер нь бол ингээд хамгийн зөв хандлага нь юу байгаа вэ гэхээр та өөрийнхөө одоо сөөргөө яг юунаас үүсэж байгаагаа тодруулж, баталгаажуулж, оншийг нь баталгаажуулаад өөрийг таны одоо хувьд өдөөж байгаа тэр хүчин зүйлсийг засаад өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөөд ингээд өөртөө зөв одоо хөвшил дадлыг өөртөө суулгаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ бүхэнд тийм ээ танд хэрэгтэй мэрэгжлийн зөвлөгөө хэрэгтэй байгаа бол бидэнд хандаж болно. Манай төв дээр танд хувийн ганцаарчлсан зөвлөгөөнүүдийг өгөхөд бэлэн байна. Мөн одоо тэр хоолтын талаар бас зөвлөгөөг бид нэр танд өгж болж байна. Бидний хувьд болохоор байгалийн одоо аргаар аль болохоор
эмгүүгээр ангаах тэр талын зөвлөгөөг бол өгдөг. Тэгэхээр олон аргуудыг хэрэглээд үр дүнгүй байгаа эсвэл тухайн эмийн эмчилгээ нь тэгсэг хугацаанд үр дүнтэй юм шиг мөртлөө эргээд буцаж дахиж байгаа хүн бол манад хандхад хамгийн тохиромжтой бас байдаг. Өнөөдрийн энэ багцалж ярьсан энэ мэдээлэл хэрвээ танд таалагдж байвал та нэмэгт тавиарай. Дараагийнхаа бид нэр бичлэгээр ийм хэлбэрээр бас зөвлөгөөнүүдийг оруулаад бай. За ингээ удахгүй дараагийнхаа зөвлөгөөгөөр уулзцгаая. Одоод гисээ эмгүү хангаад сурцгаая.